За энд нэг нийтдээ 200 орчим археологийн олдор тавигдсан. Энэ олдорт бол маш олон нууцуд хадгалагдж байдаг. Тэрний зөвхөн нэг хэсэг нь бол урлаг багхгүй. Урлагийн холбогдолтой юм байна тийм. Тэгээ бид нар энэ үзэсгэлэнгээр дамжуулаад археологийн олдорт хадгалагдж байгаа энэ жижиг урлагийн одоо зүйлс юу байна? Энийг олон түмэнд илүү харуулъя гэж зорьсон. Археологийн олдор дээр байгаа энэ дүрслэл бол монголчуудын уламжлалт одоо сэтгэлгээний урлагийн маш олон зүйлийг агуулсан юм зүйлс байдаг. Тэгээд энэ бол бидний өнөөгийн амьдралч гэсэн хэвлэл нэгэд хэвлэлтэд яваад байдаг. Неолитийн үе гэж байгаа. Тэр нь бол шинэ чулуун засгийн үе. Одоогоос нэг 8000 орчим жилийн өмнө байдаг. Тэр үеэс эхлээд 14-5 дугаар зууны хүртэлх археологийн олдрууд тавигдсан байна. Урлаг гэдэг бол өөрөө эхлээд нөгөө ахуйтай салшгүй холбоотой байхгүй. Ахуй дээр байгаа юм а илүү одоо таашаалтай болгож дүрсэлж гин үү, хэрглэж гин үү. Тэр бол өөрөө төвшин өндөрсөж урлагийн одоо юу руу явдаг тийм. Бид нар бол энэ үзэсгэлэнгээр дамжуулаад цаад хүмүүсийн сэтгэлгээний онцлог хийсэн зорилгын энэ үзэсгэлэн дээр байгаа юм тавиад тэндээсээ илүү харуулъя гэж хараад